За бид нар нэг 2008 оноос хойш одоо зүүн бүрэн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани жилдээ 1900-аас 2000 гад улаан буудад нийтдээ тариалт хийдэг. Түүний нэг 80 орчим хувьд бол улаан буудад тарьдаг. Одоо манайх бол газар тариалангийнхаа компанийнхаа суурин дээр одоо мал аж ахуй хөгжүүлж байгаа. Сүүлийн 3 жилд мал аж ахуйгаа сайжруулах гэсэн үгнээс нийт тариалтын талбайны 20 орчим хувийн тэжээлийн төрөл бүрийн тэжээлийн урмал тарьж одоо малаа тэжээж байгаа үеийн нөхцөл. Газар агро компани нь 2008 оноос Сэлэнг аймгийн зүүн бүрэн болон баруун бүрэн суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оноос газар тариалангийн үйл ажиллагаан дээр нь тулгуурлан эрчимцэн мал аж ахуйн фермийг байгуулан амжилттай ажиллаж байна. За мал аж ахуйн салбар одоо манай үйлдвэрлэх байдал алдагдсан гэж үзээд бид нар ерөнхийдөө энэ Грифорд үйлдвэрийн бухаар одоо зохиомл хэлтүүлгийг буух тавьж өөрсдийнхөө сэлэнг үйлдвэрийг одоо сайжруулах тийм юм дээр төсөл зохион байгуулалт одоо хэрэгжүүлээд явж байна. Казахстан улс Оросын холбооны улсын Оренбург, Волгоград мужид 1930-ад оноос эхлэн казак болон нутгийн үхрийг махны чиглэлийн Грифорд үхрээр ирэлцжүүлээд 2-3 дахь үеийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар казакийн цагаан толгойд үйлдвэрийн үхрийг бий болгож байжээ. Казакийн цагаан толгойд үйлдвэрээр ойд хэрийн бүсийн тухайлбал Булган аймгийн Сэлэнг сум, Сэлэнг аймгийн Орхон туул сумын нутаг дахь Монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл ирэлцжүүлж, тохиромжтой хөвшлийн үхрийг цаашид өөр дотор нь шилэн сонгож үржүүлсээр 1980-ад оны дунд үед гэхэд махны чиглэлийн Сэлэнг үйлдвэрийн үхрийг бий болгосон байна. Грифорд нь өөрөө ямар онцлогтой мал вэ гэхээр дэлхий дээр махны чиглэлийн үхрийн нэлээд их хувийг эзэлдэг үйлдвэр байгаа. Үйлдвэр өөрөө Грифорд үйлдвэр. За дасан зохицох чадвар их сайтай. Аль ч нөхцөлд одоо халуун чиглэл дээр бай, хүүтэн чиглэл дээр бай. Мөн дээрээс нь одоо бэлчээр ашиглалт бол маш сайн байдаг. Бэлчээр ашиглах чадвараараа сайн. За дээрээс нь махны гарц сайн байдаг. За махны гарц бол одоо сайн тэжээсэн ир баруун өнгөрсөн үеийн бидний туршлагад бол нэг мах бол үндсэндээ бараг 60% махны гарцтай байгаа. За дээрээс нь мах өөхний алаглалт маш их сайн байгаа. Одоо гадаргуу өөх багтаа өөх нь бол одоо махандаа шингэж өгсөн байдаг. Тийм учраас их зөөлхөн байдаг, хамтлаг чанартай байгаа. Зөвхөн одоо хоол тэжээлэн дээр биш, өөрийнх нь одоо тэр генетикийн өөр тэр потенциал нь одоо тийм байдаг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр эргээд бид нэр Грифордыг авчирч одоо энэ сэлэнг үйлдвэрээ сайжруулах юм байна гэдгийг олж тогтоогоод одоо өөрсдөө амьдралын туршлага дээрээс ч гэсэн одоо оллоо даа. Тул эрчимцэн мал аж ахуйн фермдэр сар бүр жигнэлт хийдэг бөгөөд туулнаас эхлүүлээд нас бий гүйдсэн бух хүртэл бүгдийг нь жигнэж үздэг байна. Сүүлийн 2 жилийн ажлын үр дүн гүйцэтгэд нэг үхэр хоногт дунджаар 800 орчим грамм андын жинэн нэмэгдэж байгаа гайхалтай үр дүн үзүүлж байна. Эрчимцэн мал аж ахуй гэхээр одоо яг юунаас бүрдэж байгааг бол нэг 30% нь бол одоо удмын сан байгаа. Үйлдвэрлэх байдал 30% нь мал эмнэлгийн одоо ажиллагаа байгаа. За одоо зөв үед нь одоо вакцины тархлаа ажуулт хийдэг. За тэгээд мэдээж үлдсэн 30% нь бол хоол тэжээлийн асуудал байхгүй.